Ганган подкастын маань 13 дахь дугаар эхэлж байна. Сайхан зусч гэнэ өхөө. За сайхан амарсан уу? Тавлаг сайн. Намар болоод ирэхээр хичээл сургууль, улс төр, ажил амьдрал гэдэг бүгдээрээ бичгэнж эхэлж явах шиг байна. За яг энэтэй холбогдуулаад ардчилсан намын сонин сайхан сүүлийн тоног сошиал медиан дээр гарч эхэллээ. 2000 онд байгуулагдсан ардсан намын 9 дахь даргаыг сонгох сонгуул болох нэ. За энэ сарын 28-наас 31-ний өдрүүдэд үндэсний бодлогоор хуралдаж даргаа сонгох. Тэгээ энэ яалтчгүй Монголын нийгмийн эдийн засагт маш чухал сэдв. 2028 он хүртэл их улс төрийн төр зургийн сөрөг хүчний байр суурь ямар байх юм? 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд яаж нам орох юм? 28 оны улсын хурлын сонгуул шинэ парламент ямар мөрийн хөтөлбөртэй, ямар бодлого, ямар иргэдэд одоо ээлтэй одоо санаануудыг дэвшүүлж авах юм бэ гэдэг маш олон том төр зургуудыг багтаадаг тийм сэдв байдаг. Түүхээ хараад үзлээ. Тэгэхээр 2000 оноос хойш одоо дарга нарын үзэсгэлэр ингээд 8 дарга ардчилсан намын дарга хийж иж. За одоо болох намын дарга бол 9 дахь намын дарга. За тэгээд үзэгчдтэй, сонсогчдтой бас нөгөө товчхон хэлвэл те. Анх 5 нам нэгдээд 2000 онд ардчилсан намыг байгуулахад анхны дарга нь дөрөлгөж ав. Тийм сонгуулаа дуусгалгүй буюу 2000-аас 2002 онд хийгээд 2002 онд инх сайхан намын дарга болсон. За дараа нь гончиг дорж, элбэг дорж, алтан хуйг, инх болд, эрдэнэ. За одоо хамгийн сүүлийн намын одоо байгаа намын дарга маань Лугандмар. За ингээд 8 даргын өр үзсэн байна. За одоо 9 дахь дарга. За одоо 9 дахь дарга ямар цаг үед бий болох вэ гэхээр одоо 126 гишүүнтэй парламент тий 42 судалтай том сөрөг хүчний намын дарга. Тий. Ирээдүйн 3 жилд одоо сөрөг хүчний лидер хийх 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах оролцох. За цаашлаад 2028 оны парламентын сонгуулийг удирдах орох юм намын дарга тухай ярих гэж байна. Тэгэхээр одоо нааталтнаас хоёул ингээд товчхон бас тий 2000 оноос хойш дарга нар ямар дарга нь ямар үед сонгогдоод ямар амжилт үзүүлсэн, ямар алдаа гаргасан. Өөрсдийнхөө бодлыг ярих уу. Тэгээд ардчилсан намын даргын сонгуул бол маш онцлогтой. Монгол Ардын намын даргаыг харж байхад тэр дараагийн дарга тодорхой болчихсон сонгуулаа хийдэг бол манай нам улс орон дээр сунгаач вэ, намын дүрмч вэ, үндэсний бодлогыг хорооч гисэн бэ хамаа байхгүй. Яг хоёр талаасаа сонгуул үзэж өрсөлдөөд. За бүр тодорхой бол алалцаад тэгээд намынхаа даргаыг авдаг. 2008 онд алтан хуйг инх болд хоёр. Инх болд хоёр. Дараа нь 16, 17 онд нөгөө манайх чинь дөрмөө өөрчлөөд бүх гишүүдээс болоод 5 үзээд авсан. Тэр улс орон дээр сунгаа болсон. Эрдэнэ болсон. Тэгсэн. За дараагийн намын дарга нь барь зүгт хоёртой бас цөөхөний саналаар ялсан. Тэгсэн. Тэгэхээр л ерөнхийдөө ам ач тач үздэг сонгуул тийм үү? Тийм сонгуультай. Тийм учраас энэ удаагийн сонгуульч гэсэн яг л тэгж бол. Анхны намын дарга, дөрөлгөж даргын тухай ярьж эхлэх үү. Одоо хоёулаа намын дарга хинбэ гэдэг сэдвүүл хөндөж байгаа юм чинь. Намын дарга нарийнхаа тухай ярив. Тийм. 2000 онд одоо 5 нам нэгдээд одоо тухайн үеийн муу анаас дөрөлгөж авсан намын дарга болоод ерөнхий нарийн бичгийн дарга нь тухайн үеийн зандах үгийн инх болд болж исэн байна. 2000 онд. Одоо нөгөө баланс хүчний харьцаангад нь шүү дээ. Муу анаас намын дарга Соцтекс Генсек. Тэгээ 2001 оны ерөнхийлөгчийн сонгуул болсон. Тэнд ялагдсан. Тэгээ 2002 онд ажил өгсөн үед бас ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тий одоо дотоод хүчний харьцаа өөрчлөгдөд ингэ сайхан болсон байна гэж хэлээ. Соёлын хувьд бол ерөнхийлөгчийн сонгуул биш парламентын сонгуулиар намын дарга бол үүргээ өгдөг. А тэгвэл тухайн үед л улс төрийн нөхцөл байдал дотоод хүч нь өөр болж ирсэн байна. Яг л цоо шинхэн 5 нам нийлээд нэг ардсан намыг үүсгэж байгаа шүү дээ. Тухайн үед чинь бас нөгөө дөрмийн дагуу үүзэхээгээр намын дарга шийддэг. Үүзэх нь одоо хуралдах болгондоо намын даргын асуудал ярьдаг. Тийм үе байж байгаад тэгээд дөрөлгөж авыг солиод инх сайхан болсон байна. 2002 онд. За тэгэхээр 2004 оны сонгуулийг инх сайхан удирдах орсон ба шүү дээ. За дөрөлгөж авийн түүхэн гавьяа бол ардчлалын төлөв 5 намууд нэгдсэн анхны намын дарга байсан. За дөрөлгөж жав намын даргын хамгийн одоо ихний үр дүн бол ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан учраас хүчний харьцаан дээр тулгуурлаад намын даргын ажлыг өгсөн байна. Нэг зүйлийг бол бид нэгээ тогтоох хэрэгтэй. Намын даргыг юугаар хэмждэг вэ? Ерөөсөө сонгуулиар хэмждэг. Тэ. Одоо сонгуульд яллаа бол тэр намын даргын бүх үйл ажиллагаа зөв болж явардаг. Мянган зөв юм хийж харагдавч сонгуульд ялагдвал буруу болж явардаг. Онлынхоо хувьд ч гэсэн улс төрийн нам яах гэж байдаг. Сонгуульд ялж засгийн эрх аваад
Тэгээ өөрсдийнхөө үзэл баримтал тааруулсан бодлогоо хэрэгжүүлэх гэж. Тэгэхээр манад нэг гажуу талтай байгаа шүү. Сүүлийн хэдэн жил ялангуяа харагдаж байгаа. Ялагчаад өгдөггүй. За тий. За тэгээ инх сайхангүй нам өдөртөд 2004 онд сонгуульд оржээ. За энэ тэгтээ нэг том өөрчлөлт ийсэн. 5 нам нэгдсэн. Дахиад дээрэс нь эх хорон эвсэл бий болгосон. Эх хорон арчлал эвсэл. Тэгээд өндөр амжилт үзүүлсэн. Одоо би буруу санааг бол 2004 оны сонгуул дээр одоо тухайн махан манай эх хорон арчлал эвсэл 36. Тэгээ ингээ эвслийн засгийн газар бий болж байгаа. Гэхдээ энэ дээр бас одоо манай ах нар зөндөө ярьдэн штэ инх сайхан ямар буруу бодлого явуулсан талаар. Эх хоронгийн намаас орж ирж байгаа маш олон хүнд суудлах гэсэн. Баталгаатай ялах суудлуудаа эх хорон намаас орж ирсэн хүмүүст өгсөн гэж. Хамтрал нэрийн дор яг өөрсдийнхөө үндсэн боловсон хүчнийг завж хайцсан. Одоо тухайн үед алтан уяггүй ч гэсэндээ тойрог болоо. За одоо жишээлбэл санж мэтуга тойрог болоо бие даасан гэж. Амар жаргал тойрог болоо бие даас. Дүрзэгийн одхөө. Бас бие даагаад их хурлын гэж. Одоо ингээд 3 нөхөр намд суудлахгүй эх хорон арчлал суудлахгүй болонгууд нь бие даа дэвшээд гуруулаа гişүн болсон. Тэгэхээр бас нэг тэнд хангалттай ялах болцоос харагдчихсан байгаа зү. Тухайн үед инх сайхан чи ингээд намын дарга орчоод сонгуулийн ард дээр 36 шүү дээ. Тэгээ эвсэл байгуулж шít Монгол ард дэвсгэл намтай эвсэл байгуулад тухайн ерөнхий сайд дээр захиаг илбэгдэрч. Инх сайхан биш болж байгаа. Тэгэхээр тэдний хооронд асар том зөрчил бий болоод дараа нь элбэг дөржин засгийн газрыг огцруулад инх сайхан энтер арчилснамаас гараад махантай нийлж үндэсний ардчилсан нам гэж болсон. Монголын үндэсний арчилсан нам гэдэг. Тэгэхээр одоо нөгөө зөрчилжил яваад байна шүү дээ. Тэгээ энэ дүр зургийг харахаар надад нэг юм санаанд ороод ирсэн. Гэхдээ ганц миний жирэвшилтэй олон зовлон зарцны зовлон ах нар ярьж байгаа 2000 онд ардчлалыг 5 нам нийлэх процесс нь бол аргагүй хэн зүв байсан. Гэхдээ яг нийлээд нэг нам болдог дээр тулах юм бол 2000 он, 2001 он, 2003 он гэд сонгуулийн өмнө ингээд тулж гаад бид нар яг нэг нам болоод орохгүй бол шууд 5 өөр нам нийлээд нэг гэрт яваад орчхоор нөгөө огт үерхэж бие биенийгээ судалж үзээгүй хоёр хүн шинэ амьдрал зохиочоод асуудал нь хилдэг шиг процесс болсон юм шиг байна. Шийдвэр гаргаад орцсныхоо дараа хэрүүл нь хилдэг. За нэг ийм зовлон бас туулсан болов. Тухайн үед чи нөгөө 4 жилд нэг удаа их ерөнхийлөгчийн сонгуул гэхэлэр чи 2001 онд ерөнхийлөгчийн сонгуул болгож байгаа хөөхгүй. Тэрийг өгтүүлж яар нийлсэн л баг. Тийм л баг. Тийм л. Одоо 2001 онд одоо дахиж бутрахгүйгээр дуудаас нэг хүн явуул. Ерөнхийлөгчийн зовлон хамсцсан. Нөгөө баг үн гэдэг ерөнхийлөгч чинь арчлалын бүр байхгүй л ерөнхий сайд өгөө буцаалгуулад байсан. Тэ. За одоо ингээд дөржлөж жав инх сайхан. За ингээд. За инх сайхан дараа нь 2005 онд өгөөд гончиг дөрждөг. 2005-аас 6 онд. За бас сонгуулаад дуусгаагүй юм тийм үү? Араас нь 2006-аас 2008 онд элбэг дөрж. Захиагийн элбэг дөрж арчилсан намын дарга. За нөгөө алдартай ч явах одоо гашуудалтай эмгэнэлтэй 2008 оны 7 сарын 1 болдог тийм. Энэ сонгуул. Тэр үед бол элбэг дөрж ерөнхийлөгч бол одоо гарцаагүй өнгө зааж гарч ирж намын даргын сонгуульд баяр зогт. Одоо залуу үеэс өрсөлдөөд тий одоо тухайн үед бол алтан ганц фракцаас байсан баг. Хинэн элбэг дөрж нь Харвардаас ирсэн тий нүүхүү үлдгүү лекцээ тавиад тэр намын даргын сонгуульч нь хөзөвчний байранд болоод телевизээр шууд дамжуулаад их сүртэй болж исэн шүү дээ. Тэгээд Америкаас PR-ч давчаад шинэ технологиор явж гин гэдэг. За ардын намын зүгээр гялтайх юм ганцхан юм байсан намын дарга нь байсан. Санжинбаяр. За Санжинбаяр бол яг намын даргын сүүлчийн оройны мэтгэлцэн дээр үнэхээр элбэг дөрж ерөнхийлөгчийг илүүрхэж ялсан. За нэг тийм дүр зураг. За хоёрдугаарх нь аль аль нь мөнгө амлаад орсон шүү дээ. Нэг нь сая 500 гэл ингээл хоёулаа зүүнний намын хөтөлбөртөд орсон. Одоо тэгэл ерөөсөн мөнгөний амлалт их усүрэн тэндээс эхэлж. Их усүрэн тэндээс. Одоо дараагийн сонгуул дээр мөнгө амлах байсан яадаг байсан. Нөгөө 5 толгой ноогдлаа шиг мөнгө тараад өгсөн. Тэлсэн. Одоо улам төгөлдөж шилжсэн. 2008 оны сонгуул дуусаад одоо элбэг дөрж намын дарга ажиллаа өгсөн байна тийм. Ажиллаа өгсөн. Тэн дээр чинь Алтай уягийн хөлт 2, Зандах үгийн хөлт 2 өрсөлдөд Алтай уягийн намын дарга. Тэр үеийн процесс чиг сонирхолтой шүү дээ. Алтай уягийн дарга юунаас намын даргад өрсөлдөнө гэдэг чимээ огт байхгүй. Тэр үед л Алтай уягийн даргаас илүү
Батүл зандаа үгийн за их бол өрсөлдөх юм байна гэдэг. Тэгэл өмнө дахиад нэг өрсөлдсөн баяр зөгт нь өрсөлдөх юм уу гэж бийжсэн чинь айгүй тийм битүүмээр гарч ирсэн. Тэр сонгуул. Тэр чинь үндсэн зөвлөлт хорооны хурлаар хэлэлцээд хэдэн үний зөвлөлт яллаа. Тэр их ойрхон ялсан байх шүү. Тэ нэлээ ойрхон ялсан. Одоо ер нь нам даяараа бүх уур амьсгалыг одоо зандаагийн их болд ялчжээ. Тохирцсон. Тэр бүр ялах юм байна гэдэг л тийм л уур амьсгалтай л байсан. Тэгэхээр маш богино хугацаанд алтан үе дарга их сайн манер хийсэн. Тэр сонгуульд ялсан юмыг би бодохоор нөгөө олон жил гинсэг хийцэн байсан туршлагал их хэрэг болох шиг болсон. Нөгөө галтгоонд их байсан усууд чинь нөгөө үндсийн зөвлөлт хороо тэнд цөөхөн дарганаар ингээд нийлээ шийдвэр гаргацсан байхад доодох нөгөө үндсийн зөвлөлт хорооны гişүүдтэй маш олон жил нэг нэгээр нь уулзаад асуудлыг шийдээд хамт одоо ширээ сандал зөөгөө тайзаа засаал намын хар бор ажил чинь дийлддэггүй шүү дээ тий. Тэр болгоны хийцэн байсан учраас хүмүүстэйгээ аягүй хурдан контактанд орчлоо доо гэдгийг мэдрэмж байлсан шүү дээ. За одоо 8 оны 8 сард Алтан үе гэдэг намын дарга боллоо. За 9 оны ерөнхийлөгчийн сонгуульд захиаг хэлбэгдэрч ерөнхийлөгч. За 12 оны их хурлын сонгуул. Улсын хурлын сонгуул. Улсын хурлын сонгуулиар олонх биш. Олон нь болоод ерөнхий сайд. Тэгээд нийслэлийн сонгуульд. Нийслэлийн сонгуульд Батүл 5 дараасан ялтуудыг энэ Алтан үе гэдэг намын даргатай багтаа авч ижээ. 2008-аас 14. Тий. Одоо өнөөдөр хүртэл бидний дуусаж байгаа алтан үе болж урьж чадсан шүү дээ. Тийм байна. Одоо ингээд ялч явахгүй 25 жилийн хугацаа гарахад хамгийн бол ялт нь энд хүн энд л байна л та. Энэ 8-аас 12 гарцаахгүй. За тэгээ 14 онд одоо нөгөө алдартай шинжлэлийн засгийн газрыг өгцруулж авсан да тий. Процесс чи юусан бэ гэхээр нам дээр намын даргыгаа унгах ерөнхий сайдыг парламентар унах хоёр чинь намын даргын хувь зайгийг давхар шийдчихэж байгаа. Ерөнхий сайдыг л ингээд огцруулсан бол намын даргыг огцруулсан л гэсэн үг. Ухагдгүй нь бол бид нэг анхуутайгаа олуулаа болоо ялцсан. Одоо ялсны үнэн нэгээр хэлбэл 1000-аар илүү. Засгийн газраа өөрсдөө Монгол Ардын Хэвлэл Султантай хамтраа байгуулцгаа. Дараагийн сонгуулиар Монгол Ардын Хэвлэл Султантай хамтраад орцоо. Гол өрсөлдөгч ардын намыг ялах гэдэг шүү дээ, тий. Гээд гэрээгээ байгуулсан. Үндсэн дүр зураг ингээд гарцсан. Тэгээ 16 оны сонгуул хүртэл Алтан үе дарга өрсөлдөөд ялах хэрэгтэй байсан. За тэгсэн чинь манай нам дээр ямар том эмгэл тавилан болсон бэ гэсэн чинь ерөнхий сайд их хурлын дарга нэг гурвуулын гэр авцсан. Ингээд ерөнхийлөгчтэй намын зовлон гэл эдсэн дээ. Одоо манай нам олон хөлөөд одоо 2000 оноос одоо 2025 гэж тоолоход 25 жилийн хугацаанд ардын нам засагт байгаагүй 2 жил юм байна. 12-оос 14. Тий. Ардчилсан нам одоо тухайн Монгол ард бүх үндсэн бодлого өөртөө барьж ирсэн. Бодлого барьж ирсэн. Яг өөртөө юм хийж. Өөртөө юм хийж ирсэн. Яг хамтарч байгаа гэдэг чинь парламент дээр засгийн газрыг бүрдүүлж засгийн газрын кабинетийг бүтэн болгож байгаа нь Монгол ардын хувьсгалт нам болохоос биш яг үндсэн бодлого бол цэвэр ардчилсан намын бодлого өөрөө явсан. Улс орны хувьд засгийн газрын үйл ажиллагааны хувьд ингээд тооцоглож чи одоогийн манд чинь бол сүүлийн 2000 оноос тоолоход 25 жилийн хугацаанд 2хан жилд нь л одоо засагт байгаагүй шүү. Нэг бол дангаар 20 хамтарсан. Тий, 23 жил Монгол ардын нам засгийн ирэх барьсан. Одоо барьж байна. Өнөөдрийн иргэний амьдрал тий. Хэрвээ та өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун маш сайхан амьдарч ийнэ гэж бодож байх юм бол тэр сайн үр дүн чинь ардын намын үр дүн. Одоо миний амьдралд муу байна гэж бодож байх юм бол тэрний чинь үр дүн бол ардын намын бүтээл. Дурдайч дургүйч. Ардын намынхын гишүүд нь тийм биш гэсэн ч мөн гэсэн ч тэр хамаа байхгүй. Хар дээр цагаанаар. Түүхэнд дараалсан маш олон ялтууд дууслаа. Одоо ингээд 14 оноос хойш одоо манай намын зовлоо эхэлж байна. За инкол тэгээд 2014 онд Ардчилсан намын даргаар Зандах хүүгийн их бол болсон. Тий. 15-аас 17 16. Тий. За 16 оны сонгуулиар ялагдлаа. За их бол дарга бол хувийнхны хувьд бол би үнэхээр чадaltaй мундаг хүн гэж боддог. Ураалын их сургууль төгссөн, мэдлэг боловсрол өндөртэй, Америкт төгссөн, Орос англи хэлтэй, өөрөө нөө байгалийн технократ шийдэлтэй тийм үү. Гэхдээ их бол дарга мянга мундаг байгаад нөгөө шинжилгээний засгийн газар гээд явцсан тэр том PR мессеж ажлын үр дүн чинь ерөөсөө дандаа альва ажилч ерөнхий сайдтай холбоотой байдаг юм байна. Алтан үеийг ерөнхий сайдын толгойсон засгийн газар буюу шинжилгээний засгийн газар унахаар нэг уур амьсгалын хувьд ерөнхий шинжил байхгүй болж ирж. За ингээд сонгуульд орсон. За дахиад сонгуульд ороход яг намын PR-ийн бодлогын хувьд хамгийн буруу гаргасан алдаа манайх над сонгуульд чинь нэг толгойтой ороогүй. Намын дарга нь
ерхий сайд биш орж байгаа. Тэр намын дарга тэнд намын PR-ыг явж байхад энэ сайхан бэлэг ерхий сайд ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр Эрдэнэтийн 49%-ийг Монгол авлаа гэдэг мэдээлэл хийсэн. Тэр бол маш олон судалгаан дээр дандаа сөрөг үр дүн авчирсан гэдэг юм байлээ. Тий. Тэгэхээр юм чинь ерөөсөө нэг толгойтой байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Хоёр толгойтой ерхий сайдын тусдаа намын даргын тусдаа орчиж байгаа. За тэгээ 16 онд ч одоо манай хэдийн судалт бол 10 судалт 9 нөгөө 30 хэдэн судалт ч байхгүй болоод байхгүй болсон. 12 онд авсан ялд ч байхгүй болоод 16 онд 9 судлалаа судал. Тэгээ ялагдчих. Тэгсэн. За одоо ингээд манай нөгөө олон дараалсан ялагдлууд маань эхэлж байгаа. Хэлсэн. За 16 онд ялагдаад 17 онд одоо бид нар чинь дүрм мөрөмч болохгүй нэг дүрмөө өөрчлөөд одоо Монголд байхгүй. Шин дүрм бий болгож. Яадаг вэ? Намын даргаыг бүх гишүүдээс авлаа. 220 мянган гишүүний буюу нээлттэй primary улс орон даяар сонгуул болж байгаа. Яг ерөнхийлөгчийн сонгуул шиг болж байгаа. Тэ. За тэгээ 5 онд ивс тэ. Тэгсэн. Налтовыг Эрдэнэт, Эрдэнэ, Бацаандан, Луганд тэгээ 5 2017 онд тэ. За ингээд 5 үнээр дэвшээд бүх гишүүдээ санал авсан. Эрдэнэ гэдэг намын дарагт болсон да. Эрдэнэ даргын хувьд сонгуулийн санал авсан дүн нь нийт гишүүдийн 30 орчим хувиар ялсан байдаг баха. Харж байхад. Тэгэхээр нөгөө орсон гишүүдийн 5 хүнээр дэвшээ саналуудаа хувааж штэ. Тэгэнгүүт нөгөө санал өгсөн гишүүдийн хэдэн хувиар нь хэн ялт байгуулдаг гэдэг буцаад хүлээн зөвшөөрлөлтийнхөө хувьд бол тийм хүнд байдаг. Нэг. За хоёрдугаарт манай намууд анх удаа дүрмээр бүх гишүүдээ сонгохдохоор шууд хаантаа болж ирсэн. Бүх гишүүдээ сонгогдсон юм чинь. За гишүүдээ сонгогчлоор ÜБХ үзэхээр болиулж бол. Бусад төлөөллийн байгууллагууд нь огцруулах хэрэггүй. Их хурлаар баг. Зэрэгсээгээд ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Зүгээр нэг хаантаа. Ерөөсөө нэг хаантаа болсон. За тэгээ тэр үеэр манай гант тулах шинжилгээний хөтөлбөр гэдэг Эрдэнэ даргын эсрэг үүсэх ажил эхлүүлсэн. Тэгээ чи тэрийг жоохон яриана байгаа. Үгүй яах вэ тэр чинь юу вэ? Тэр чинь 2017 он тэгээ ерөнхийлөгчийн сонгуул болоод манайх ялж байгаа шүү дээ. Тэгсэн. Батлаг гэдэг ерөнхийлөгчд болсон тийм 21 онд. За тэгээд 19 онд бидний эдэн нөхөд одоо манай галын дэвшд толгоолоод. За ер нь энэ намын дарга имиж те намын даргын бодлого шийдвэр, намын даргын үйл ажиллагаа, нам ерөөсө болохгүй байна гэдэг. Энэ намыг шинжилээ гэдэг. Тэгээ шинжилгээ хөтөлбөр байгуулад 19 оноос хойш 20 он болтол үзсэн шүү дээ. Сүүлдээ бүр 20 оны сонгуулиарч галан чи Баянголт дээр Эрдэнэ даргатач би дааж үзсэн шүү дээ. За Эрдэнэ даргын давуу болон сул хоёр тал байдаг гэж бид зүгээр хардаг. За давуу тал нь тэр хүн бол яах вэ гэхээр Монгол ардын намтай асуухгүйгээр, хамтрахгүйгээр, тэдний гар хөл болохгүйгээр ардчлалынхан бид нар асуудлаа дотроо шийдэх ёстой гэдэг тийм мессежийг ер нь хэлдэг. Өөрөө ардчлалын партизануудаа бодох хэрэгтэй гэдэг ингээд юм нам амтай үгүүд хэлдэг. Нэг тал. Сул тал нь юу гэхээр ерөөсө ардчлалынхан үндэ учраа болно гэдэг нь ерөөсө шонхор фракцэл дотор учраа олоо гэсэн үг гэдэг бас нэг юм. Одоо нөгөө хувийн бизнес бүгдийг шийднэ. Тэгвэл тэр хувийн бүх бизнес чи манай компани гэж хэлдэг гээд байгаа шүү дээ. Нөгөө Джеффи Морган, Вандерфелд, Карнеги үеийн одоо Рузвельтийн үеийн зөрчлүүд, олигархи үеийн зөрчлүүд тэрнтэй адилхан нэг юм бодлого хэрэгжүүлээд манай нам чи ерөөсө гол тогтдог амин сүнс байгуулах нь үндсийн зөвлөлтөөр байхгүй юу? За нэрний өөрчлөлт үндсийн бодлогын ороо болсон. Энэ үндсийн бодлогын хорон дээр орон нутаг болгон өөрсдийнхөө лидерүүдийг төлөөлүүлэх статал. Манай Эрдэнэ даргын шонхор фракцийн хүмүүсийг сэлэнгэд аваач тавиал хэрүүл болсон сарж байна. Баян зүрхийн нам руу аваач ингээл бөөнөрөнд тавиал. Ингээд намын их хурл дэвших суур бааз буюу үндсийн бодлогын хороогоо идэж эхэлсэн. Тэгэнгүүт яаж ихээр дотоод арчд байхгүй болж байна. Одоо яг нөгөө өнгөрсөн юм дээр одоо бас хамаагүй юм яриад байх. Ер нь бол гэхдээ буруу байсны тухай үед хэлсэн зөв болсон. Гэхдээ сонсохгүй юм байна тий. Сонсохгүй машиндаа явсан. Тэгээ эцсийн дүндээ санаж байна. 2020 оны их хурлын нэр дэвшүүлэлт болоод тэгээ нэг ковидтэй үе очиж санал манлаа өгөөд гарч иж баахан гомдоод мөнгө төшөөсөн мөнгө авъя болоод тий цаг хугацаа бүгдийг шүүгээл тэр сонгуулийнхаа хэдэн жилээр 1000 хаан шиг байж болно хамаахгүй ялагдаал тэгэл эцсийн дүнд ард түмэн дүнгийн тавиал тэгэл гудамд авахгүй одоо хоёлаад нөгөө дарга нар яриад байгаа чи одоо дараагийн дарга мөртөл сургамж болох хэрэгтэй дараагийн дарга мөртөл сургамж тий за ингээд Эрдэнэ гэдэг хүнтэй ингээд 2000 оны сонгуульд ороод дуусла за ингээд дуусаад болцсноо гэсэн чи яасан болоогүй хэрүүлэхээс ерөнхийлөгчөөр сонгогдсон батлага ерөнхийлөгч намын дарга Эрдэнэ хоёрын дундх зөрчил. За ингээд энэ зөрчил
2020 оны сонгуул хүртэл сонгуулиуд дуусчихсан шүү дээ. Тэрнээс хойш бүх асуудал эхлэл болж ирж байгаа юм. Хоёр тамгатай болдог. Хоёр тамгатай болоод хоорондоо муудаад эхэлж байгаа байхгүй. Би ч бас ингээд нэг юм дий. Ёроолтой хөрн те. Тийм. Ёроолтой өрөөд ингээд дуусна гэж ойлголт байсан чинь ёроол гэж байдгүй юм байна. Баггүй. Хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр байртай бүр ёроолын ёроол дээр хэвсэн шүү дээ. За энэний үр дүнд 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулаа алдсан. Хамгийн супер нь 20 оны сонгуульд манай Эрдэнэ дарга чинь өөрөө торгосоо гараагүй. Тэгтээ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Дэвшнийг дэвшээгүй. Хөрөсөх ерөнхийлөгч дэвшүүлсэн. Өрсөлдөгчөө заасан гэсэн үг. Хоёр сонголт л байхгүй нөхөрт. Хоёр тамгатай, нэг тамганаас нь бүх гишүүдийн сонгуулаар Норвей алтан үе гараад гэдэг нэр дэвшиж гараад ирсэн. Нөгөө талаас нь цахимаар Содон сүнд үерд нь нэр дэвшиж хоёр нэр дэвшиж гараад. Тэгээ хоёулаа материалаа сонгуул. Хоёулаа материалаа сонгуул ерөнхий оронд хоёулаа зэрэг авчиж өгөөд тэгээд хоёулынгийн хүмүүс сонгуул ерөнхий оронд хэлдэд идэг. Манайх гэдэг. Бүр манай их хурлын гишүүд чинь нөгөө талбайд үлсгэлэн. Тэгээд алтан үе дарга нэр дэвшүүлэх ёстойгод манай их хурлын бүлэг тэр чигтээ талбайд гарч ирээд өсөглөн зарласан. 9 хоног өсөглөн зарласан. Тий. Тэгээд яг тэ манай ч нөгөө сонгуул ерөнхий ороо улсын дээд шүүх гэж байдгүй газар шүү дээ. Одоо ерөөсөө л эрх мэдэл талдаа үйлчилдэг. Клиентизм гэдэг юм та. Ер нь тэр одоо эргээ бодож хахад тэр өрсөлдөөд нөгөө талаас ясаяад үгүй дуртай хүнээ аваад нэр дэвшээд байгаа нөгөө талыг буруудахаас улдаар манай талын юм хэрүүл дотроо учраа болохгүй байгаа, нэгнийгээ ойлгох гэж хичээхгүй байгаа. Хизээ юунаас болж муудснаа мартцсан. Тэр ингээд асар том мод ургуулсан. Тэр мод нь сүлд ой мод болоо. Тэр ой модонд өөрсдөө төрцөл яваад байдаг юм байна л. 2020 21 он. Энэ одоо ингээд ёроолын ёроолд очиж шүү дээ. Их хурлгүй, парламентгүй, нийслэлийн сонгуульд ялагдсан, ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, орон нутгууд дээр дийлэгт нь ялагдсан. Айгүй хүнд үеэр орж ирж байгаа. За ингээд 23 он болтол хоёр тамгатай явж байгаа. 23 онд үндэсний бодлогоор нь хурал хийсэн тийм үү? Тэгсэн. За тэгээд Лугаан Төмөр баяр цогтой. Тэгсэн. Манай үеийн идэвхийлэн Лугаан Төмөрийг дэмжиж намын дарга болгосон. Тэгээд гарч ирээд намын даргын өөртөө ажиллаа аваа сонгуульд орсон. За нэг талаараа бол үнэхээр бутаад агардсан байсан намыг Ган Төмөр гэдэг хүн нийлүүлж нэг тал руу болгосон гэдэг нэрийг өөртөө авдаг шүү дээ, тий. Үүс ямар ч аргагүй зөв. Одоо нэг тамгатай болгосон, нэг даргатай болгосон, нэг өтөө болсон. Тэр л гол асуудал нь дахиад сонгуулийн амжилт. Тий. Саний сонгуул бол олон талаас олон экспертүүд хэлдэг. Олон гадны сангууд судлаач хэлдэг. Танаа ялалтын торгон мөч байсан. Тэ? Оюун эрдний ялалт бол байгаагүй. Ерөөсөө гол иргэдийн чинь итгэл яагаад исэн бэ гэхээр 70-аас дээш хувьтай л улс төрийн намуудад айлайланд дургуцалтай болсон байсан. Тэр үед л эрх баригчнаас илүү дург байгаа шүү дээ. Тэр үед л бүх асуудал эргүүлээ сая сонгуульд орол ялхал байсан л та. Тэгээ яг үнэхээр энэ ардчлалыг дэмждэг хүмүүс, олон жирийн гишүүд тэгэл төмөн олны бас буйнаар 42 гишүүнтэй болсон. Тэгээд тэр чинь 76 дотор 42 126 дотор 42 болж байгаа шүү дээ. Тэгээд дахиад ялагдсан гэсэн үг. За ингээм хамтарсан засаг байх болсон. Яг ингээм хамтарсан засгийн хувьд бол нэг юм бодол манайхан ч яг ингээд ярьдаг. Монгол Ардын намын тэр сайд сайн ажиллаж байна. Арц намын тэр сайд сайн ажиллаж байна. Монгол Ардын намын тэр сайд муу ажиллаж байна. Арц намын тэр ажил. Ерөөсөн онлынхоо хувьд сайдын ажлын сайн муу юм байдаг. Зөвхөн ерөнхий сайд. Энэ кабинетийн зарчим. Prime буюу тэргүүлэх сайд. Энэ prime сайдаар л бүх юм шийдэгдэнэ. Дүн тавигддаг. Тэгэхээр оюун эрдэнэ дүнгээ тавиулсан. За ингээд засгаас гараад за одоо ингээд засгаас гарсныхаа дараа харин Ган Төмөр дарга бас ардчлалсан үзэлсэн наттай хүн болохоор за одоо ингээд миний зорьсон зорилго хэмжээнд чинээнд тулсан. Тэг учраас би одоо ингээд ажиллаа өгнө гэлсэн. За одоо ингээд намын даргын сонгуул дараагийн 9 дахь даргынхаа сонгуульд арц нам орох гэж байна да. За бид тэрний яриа бол асар тойм яриа. Тийм зүгээр өөрсдийнхөө өнцгөр мэддэг гэсэл ярьж байгаа. За ингээд энэ нөгөө тал бид тэрийг мэддэггүй зөндөө сэдвүүд байгаа. Хараагүй үзег өрөөнд норд суугаагүй бид тэр шийдвэр гаргаж тэр нөгөө богино зайных нь уулзалтанд суугаагүй тийм учраас тэгээд ер нь үндсэн ханаараа бол яах вэ? Тэгээд намаа ялуулчих гэж боддгоо дарах гэж хавах. Гэхдээ нэг л зүйл чадаагүй бол тэгэл чадаагүй. Муу даргын хамгийн аимшигтай хүрэгөөж нь тэр хүн ажиллаа өгсөний дараа хэлдэг.
За оюун эрдэнэ ерөнхий сайд боллоо. Боловсролын хувьд ч гэсэндээ Берсхэдээ сургууль төгссөн. Англи хэлний хувьд ч гэсэндээ асуудалтай. Харвардд төгссөн ингээд амар эргэлзээтэй олон зүйлсүүд байгаа. Тэгэл яг хөтэ нөгөө PR арчнууд нь PR гэдэг арилжааны телевизээр бүгдээр ингээд автсан, атгацсан, мөнгөөр өвчсөн. Ингээд явж явж Монголын ард түмэн эсэргүүцээ залуучууд гараад 5 жилийн дараа унаглаа. За ерөнхий сайдаас нэг унаглаа. Засгийн газар унаад. Одоо оюун эрдэнэ төлбөр шүү дээ. 5 жилийн дараа ихэд 5 жилийн хохирол биш. Дахиад ирэх 5 жил бид нар бүх төлбөрийн төлнө. Одоо та 9 сарын 1 болоод ороод ирлээ. Хичээл хэрэгсэл ямар үнэтэй байна? Долларын ханшиж ямар үнэтэй байна гэдэг. Тэр ингээд нэг муул литрийн үлдээсэн үр дагавар өнөөдрийг хүртэл. Би бол одоо бүр яг хэлмээр санагдав. 20 онд тэгэл ардчилсан нам ялагдаад дараа нь эрдэнэ дарга ерөнхийлөгчсөн бол өөрөө нэр дэвшээл одоо хитрхийн субъектив хандлагаар хандсны үр дүнг өнөөдөр хүртэл бид бүрийг явж байгаа байхгүй юу? Тэгэл яг тэр үр дүнгийнх нь өгөөжөөр нь гарсан нөгөө ад цэцгэрүүд нь Монгол ардын намын гар хөл болж яг юм сүнсгүй мэт хөрөнгө мөнгөнд нүд нь одоо унж амьдраад тэгээ тэр аяын хүртэл ардчилсан нам ардсан намын дарга ган төмөр энэ чинь эсэргүүцэх гээд дийлэхгүй ингээд тэр чигээр сонгуул руу унж ялагдаж байгаа байхгүй. Тэр оюун эрдэнэ үр дүн одоо 5 жил төлнө. Тэнгүүт ингээд эрдэнэ даргын үр өгөөжийг дахиад 5 жил төлдөг. Тэгээ ер нь тэгдэлтэй нийгмийн онлоороо бас тэр сайн хууль батлагдаад тэгэл нийгэмд үр өгөөж өгөхөд 5-6 жил болдог. Ямар вэ гэдгийг хинч хүртэл. Тийм учраас л нөгөө зөв хүний зөв тал нь эхнээс л ялагдаж болохгүй, ялах хэрэгтэй байхгүй. Одоо ингээ харахад ч таандлага хүндээ байдаг юм байна. За бүгдээрээ л дөрмөө буруутгах чинь. Дөрмөө гоё болгоно гэдэг. Гэхдээ тэгэд хичнээн сайхан дүрэн батлаад нэг худалч хулгайч хогийн хүн намын дээр голчвол тэгээд тэр дөрмөө чинь дөрмийг хулгайлал дөрмийг худалдал явчихдаг юм байна. Ерөөсөө тэр хүндээ байна. Сүхбаатарын Батцуур даргын надад их гоё үг санагддаг юм. 6 өөр дүрмээр 6 удаа сонгуульд ялж болдгийг шүү дээ. Сүхбаатар аймаг ардчил ялдаг. Иргэдэн итгэдэг, бахархдаг Сүхбаатар. Авч болж байгаа шүү дээ. Гов алтай Амгаланбаатар даргын гайхамшигтай үг байдаг тийм. Гэхдээ ерөөсөө дүрм чинь өөрчлөгдөд байсан ч тэр дүрмийг зүгээр зохицуулаад менежментэйгэл ардчиллаа бид нар дотооддоо шийдэж болдгийг. Яг судалгаагаа хараад ялах хүмүүсээ дэвшүүлчихээр тэгэл ялчиж байгаа. Тэр судалгаандаа л айдах хэрэгтэй. Гэт ингээ харахаар. Тэр ингээд манайд ингээ мундаг ялалтуудыг авчирдаг аймагуд байна л да тий. Харахаар. Мундаг ялалтуудаас буцаж алддаг аймаг байна. Гэт ингээ харахаар. Тэр дөрмөөс чухал нэгдүгээр практик асуулт болоод байгаа зүйл лидер. Тэр лидер болж дарга гэдэг албанчлал дээр сууж байгаа хүн чинь 3 янзын эрх мэдэл хатгачих байгаа байхгүй. Нэгдүгээр даргын хувьд сандал судлын эрх мэдэл хатгачих байгаа. Илүү том өрөөнд. Илүү сүрлэг том тайзан дээр. Илүү болон хэвлэлийн эрх боломжн дээр. Хоёрдугаар хүний нөөцийн эрх мэдэл хатгачих байгаа. Хүссэн ч эсгүссэн ч тэр даргын гараар л сонгуулийн ерөнхий оронд 12 цагаас өмнө улсын хуралд нэвтрэмжих 100% нэр авчихна. Хүний нөөц бүтээ. Дараа нь санхүүжилттэй хатгачих. Ямар ч утсан альч намд намын санхүүжилтийг босгодог донор байгууллагуудтай уулздаг веб президент гэдэг юм тийм. Нөгөө бүрийн эрхтлүүлэгч чинь ганц намын дарга байдаг. Тэгээ энэ том 3 эрх мэдлийг хатгачих жоох. Тийм учраас дараа нь яг энэ намынхаа засаглал дээр яаж хандна дараа нь төр барихаараа төрийнхаа засаглал дээр яг тэгж ханддаг. Энэ намаа даргалж явахдаа л хуваа бодоол өөрийнхөө бүлэг хүмүүсийг гаргаад өөрөөсөө ухаантай хүн болгоныг зайлуулж эхэлж байгаа хүн бол дараа нь төр дээр яг тэрийг л хийж. Тийм л эмгэнэлтэй хувь тавилангууд байдаг юм байна л та. За тэгэхээр одоо намын дарга 8 сарын 31-нд дөө тий. 8 сарын 31-нд одоо ер нь процесс нь яаж явах вэ? Одоо үндэсний бодлогоор оролдоно. За улсын дээд шүүхэд бүртгэлтэй ардчилсан намын дүрмээр дахиад улс төрийн намын тухай шинэ хуулиар гэж байгаа. Ерөөсөө төлөөллийн төв байгууллага сонгоно. За тэгэхээр төлөөллийн төв байгууллага нь үндэсний бодлогоор 8 сарын 31-нд хуралдаад намын дарга сонгоно. За одоо олон хүний 28-аас 31-ний хооронд сонгуулийн процесс болно. ҮБХ-гийн хурлын олон нийслүүд яригдж явах шиг үнтэй энэ сошиал дээр гарч ийн аль дараагийн намын дарга бол зүгээр вэ гэд. За чиний хувьд яг тэр нөө нэр дэвшигчдийн нэрсүүд эхнээсээ тодорч юм л да хэвлэл мэдээлэлээр гараад. За бүлгийн дарга одонгийн цогт хэрэл Пүрэв дөрж гişүн Туван Жудаг Баярмаа гişүн Лодо самбо гişүн. За ингээ харж байхад яг ба ер нь бол бүгдээрээ потенциалтай дэвшиж болно. Энэ чинь үндсэн хуулиар олгогдсон эрх. Тэгээд хүний нас шүд дуршлаг гэхээс бол тэр үндсэн хуулиар олгогдсон эрх. За Пүрэв дөрж гişүн бол Ховд аймгаас 3 удаа сонгогдсон улсын хурлын дэд дарга намын дарга дэвших бүртэн потенциалтай хүн. Туван гişүн бол
намын ерхий нэрийн бичгийн дарга хийжсэн туршлагатай. За дээрээс нэмээд Төв аймгаас бас ингээ ялт дараа нь ардчлалын 10-т гээд хойд бүсээс ялт тавьчихсан. За Баярмаа гишүүн ер нь эмэгтэй хүүсийн төлөөлөл дэвших зүгээр шүү дээ. Тэ? Энд чинь бас гендерийн тухай хуулиар гэсэн 40% болоод ирж байгаа. Бас болж ин зориг гаргаад зоригтой үгээ хэлээ сөрөг хүчний байр суурин дээр байсан. Лодо самбуу Улаанбаатар хотоос сонгогдсон цөөхөн хідэн. За яг үүнд дөрвөн гишүүний нэг. Тийм учраас ингээ нийслэл хотын төлөөлөл болоод бас залуу өнгө төрх болоод зориг гаргаад дэвшээ. Тэгэхээр ерөнхийдөө болж байна. Би намын дарга дээр нэг юм гуурын гэсэн хит хитэн шалгууртай зүгээр ингээ байдаг. За эхний шалгуур бол усын хурлын гишүүн байх хэрэгтэй. Ер нь ард түмний төлөөлөл болсон байх хэрэгтэй. За яг одоо шинээр жигсаалт гэж гарч ирж байна тийм. Ер нь ард түмний төлөөлөл их хурлын гишүүн болсон байх хэрэгтэй. Ард түмнээс төлөөлөл болж их аваагүйгээр бүр үндэсний хэмжээний том намын төлөөлөл болно гэдэг бол хүндээ. За нэг. За хоёр дахь дахиад дараагийн ерөөсөө гол шалгуур хувь хүн нь хэмбэ гэдэг. Ер нь эцэстээ сая оюун эрдэнэ ерөнхий сайдын байж байгааг харсан. Ер нь ингээд энэ академик суурьтай лидерүүд их мундаг байдаг юм байна. Эцэстээ явдаг юм байна. За тэгвэл дараагийн намын дарга чи юм болох юм бэ гэвэл би намчин хүн яагаад ч болж болохгүй гэж байна. Зүгээр намаа ойлгодог мэдэрдэг юм байна. За улсын хурлын гишүүн нэг. Хоёрт нь академик. За гуравт нь. За гурав дахь хамгийн чухал гурав дахь зүйл байгаа. Намаасаа хулгай хийгээд байдаг. Гадагшаа Монгол ардын намд бууж өгöd байдаг. Тэгэхээр одоо эндээс юу харагдаж байна вэ гэхээр одоо миний хамгийн эхлээд нь хэлэх гээд байгаа санаа. Манайх ерөөсөө нэг сөрөг хүч хийж чаддаг байсан. Энэ бол би юу гэж харддаг вэ гэхээр ардын намын бодлого манай нам дотор айгуусаа явж. Бид нэр олигтой сөрөг хүчний хийж чаддаг. 2016 онд одоо Зантах хүүгийн инх болт намын дарга байсан манайх засаг авсан байсан. Ерөнхий сайд их хурл ерөнхийлөгчтэй байж ялагдсан шүү дээ. Хамгийн том PR-ийнх нь нэг юм нь иргэн болгон 15 сэдвэн өрт. Одоо болтол бид нэр дахиад тэрнээс хойш ардын нам 9 жил дангаараа энэ засаг барьж байна. Энэ өөр нь 30 сая гарцсан. Ямар ч PR гэдэг сөрөг хүч нээж чадах байсан манай нам. Тэгэхээр манай намын дараагийн дарга бол одоо сөрөг хүчний ард түмнийхээ төлөө байдаг. Нөгөө ярддаг долоон бүдлийн должин имийг амьдралыг ярддаг юм байна. Нэг. За хоёрт нь яах вэ гэхээр одоо манай намд энэ өмнөх энэ дарга нар юм шудраг эсийг юусоо барихгүй. Миний зүгээр харж байгаа миний л дүгнэлт. За 2020 оны их хурлын сонгуул юу боллоо тийм. Нэг санал өгсөн, цаасан дээр санал өгсөн болол Эрдэнэ гэдэг хүн 76 нэрийг ч үнссэн. Баахан хүн орилолцсон тийм үү? Баахан амттай одоо энэ нэг үе ярил л та ингээд энэ тэнд амар тойрог дээр амар 8 гэл сул хүмүүс дэвшүүлсэн л гэсэн. Тэгэл ташраараа ялагдав гэсэн. За нэг 24 онд яасан. Сая 126 тийм. Жагсаалт чинь бөөн хэрүүл. Одоо хүртэл хэрүүлэн дуусаагүй тийм. Тэр танихгүй хүн оруулсан, энэ намд явж байгаа хүн оруулсан. Ямар ч нөгөө мэри зарчим байхгүй. Дахиад тойрог дээр чи яал бөөн хэрүүл тийм үү? Тийм. Ингээд энэ нөгөө нээлттэй юм чи байхгүй болсон. Одоо бид нар яаж ийн вөхлөөр нөгөө ардын намаа яраас явж. Дарга нь ингээд нэр бичдэг. Тэрийг орол манай ухаа шиг гараа өргөдөг. Тэгэхээр энэ нөгөө нээлттэй шудраг зарчим чинь бүр огт байхгүй. Тэгэхээр энэ намаас чинь хэн орж ирж одоо ямар гоё залуу тийм үү? Одоо бие зассан, гэрээ зассан, бизнестэй болсон, тодорхой санхүүтэй болсон, нийгмийнхаа асуудалд анхаарал хандуулдаг болсон тийм улс төр сонирхож байгаа ямар залуу манай намд орж. За ийм том масса алдсан учраас бид нар одоо болтол нийслэлээр ялж чадахгүй дандаа ялагдчих. Энэ масс чинь өөр намлуу явсан. Одоо нэрийг хэлээд явах тийм боловсролтой, сэхэтнэлэг одоо юм ойлгодог, наантай цаантай өөрөө бие болгоцсон залуучууд чинь бүгд өөр намлуу явсан. Яа чи Эрдэнэ гэдэг намын дарагт энэ нам танаа арчлан боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ингээд алдаануудаа сайн өмнөх жилүүдийн алдаануудыг сайн хараад одоо ерөнхийдөө бид нар дахиад 3 жил одоо янз бүрийн засаг масаг байхгүй бол 12 жил гудамд авах юм шүү. Тэгэхээр одоо энэ арчлан намын дарга дээр бүгдөө ингээд санал уралдуулаа тий. Одоо энэ өмнөх алдаагаа л давтмаар байна. Одоо ямар бурхан авчиад энэ арчлан намын дарга тавь гэдэг юм шүү дээ. Энэ алдаануудыг давтдаггүй тийм хүн л тамир. Сая миний бодол шүү. Ерөөсөө энэ намын дарга гэдэг байгаа чинь манай хамгийн том үйлчилгээний алба. Тэр сервис хийх гэж ирсэн. Бидний гэрийн гэрлэр өдөрдөн чиглүүлж алсыг заах гэж ерөөсөө биш. Тийм үйлчлэх гэж. Юугаар үйлчлэх гээд байгаа юм те? Шудраг ёсоор үйлчлэх гээд байгаа.
Эсвэл ганц л одоо бидний яриад байгаа нөгөө одоо дундад давхрагчин алгууллага яриад шүү дээ. Энэ дундад давхрагчин одоо Монголдо бизнес хийж ин татвараа төлж ин ажил төрлөө хийж ин бүгд л амьдрах гал явж. Бүгд Монголдо хайрт. Ганц л юмнаас залхаж байгаа шүү дээ. Энэ нөгөө шудраг бус байдал. Энэ нам дагсан, даргын цүнх хөрсөн. Хажууд нь ингээд нисээд яваад шүү дээ. Би одоо энэ ингээд зөндөө залуучууд мэднэ ингээд одоо ингээд дарга дагаал төд бодлого үсний засалт нь өөрчлөгдөл тэ. Тэгэл дуун хөг болол ингээд яв. Хүн болгон таныг санагдаад бизнес болгон жижигхэн бодогдоод тэгэхээр чи нүдэн дээр чи юм биш үү. Тэгэхээр энэ шудраг бас байдлыг л өөрчлөх хэрэгтэй. Бид нэр энэ дарлагдсан ардынхын төлөө довордог байж ижил бид нар. Одоо хамгийн сүүлийн жишээ хоёлаа амраад 2-3 сар амарлаа шүү дээ. Энэ түүцэн арилт. За яг хөө өнгөж одоо би Унган Улаанбаатар явахд намайг төрөхөд л түүцээс. Түүц гэдэг чинь төргөн үйлчлэгээний цэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр байсан. Одоо яасан? Өнгө үзэмжгүй байна, шээж баалаа гэд бүгднийг хурааг авсан. За яг хөө хурааж болно. Гэхдээ тэгээд энэ нөгөө богдуулын ингрээр байгаа хаусн чихийн амьдэр чинь тэд нар чи зөвшөөрлөлтэй юм. Нөгөө дархан цаастай газар чинь бүгдээр хаус авирас үзсэн шин. Тий. Гэхдээ тэгээд яг нүдэн дээр чи ингээд ядуу одоо хамгаалтгүй те өмөрөхгүй байгаа газруудын очоо бүгднийг чарлуулаад цагдаа бариулаа ачаадсан. Гэхдээ тэгээд одоо хам алгалт энэ тэгвэл богдуулан зөвшөөрлгүй баригдсан тэр хүмүүсээ буулгаж. Тэг бүгдөө богдууланд амьдэрсэн. Тэгээд годмонд байгаа түүцэл муу харагдаад байгаа хөөх тэд нарт. Тэр хүний ерөөс амьдралыг бодохгүй. Энэ хотын дарга ерхий сайд намын дарга гэдэг ажлыг чинь итвэх чармаалт дээр хийж болдгоо. Чаддгүй. Ямар ч болон потенциалаар хийдэг. Бодлогын шинжилэл буюу policy making хийдэг. Гэтэл яаж юм хэр итвэх чармаалт дээр хийгээд байгаа хөөх. Манай Нямбатар дарга сайн ажиллаж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүний сайн ажиллах яах вэ? Энд үер болохгүй л байх ёстой. Тэг чи үер дээр өөрөө очиж үер тайлбарлаа. Годонд яваад очиж боржуур тайлбарлаа. Ийм итвэх чармаалтаар. Тэр нэг юм амар итвэхтэй хүн байдаг штэ. Итвэх үр дүнг. Тэр юм итвэх чармаалтаар ерхий сайдыг хийж, итвэх чармаалтаар хотын дарга хийж болохгүй учраас үүний цаана тэр орхон гэдэг сургуульчин гологдоод байна. Берсгээ сургууль гологдоод байна. Тэ? Үнэхээр бэрхээс авсан хүмүүжил дудаад байна. Одоо ингээд бодит дүр зургнөр байна штэ. Тийм учраас тэр энэ түүцгээд байгаа чинь юу юм бэ хэр? Хайлын амжиргаа ажлын байр байгаа штэ. Тэгэл тэр байгаа газар нь өнгө үзэмжийг сайжруулаад тэ дулаахан автобусын зогсоолтын зэрэгцүүлээл тэгээ тийм л Монголын онцлогтой түүцүүд байг л дээ. Academic science боловсрал гэдэг зүйлийг бид ингээд шүтдэг улсрал байхгүй бол Монголын улс төр төрийн бодлого юм хар практикаар явцсан. Хар практикаар явахаар дэлхийн Монгол болж чаддаг. Дэлхийн шинжлэх ухаанаар бүгд ойлголцоод судалгаан дээр суурилж ойлголцоод зам гүүр сансар охторгүй хиймэл оюун ухаан биотехнологи явж идэдэг. А бид нар энэ чи яаж ихэр зөвхөн сонгуулийн мөнгөнд тараадаг болсон. Уул уурхаагаас гадны компани ухаж мөнгө өглөө татвар авлаа тэрийг муулж мөнгөний авлаа сонгуулаар хүмүүстээ тараалаа өөрсдөө даргийнхаа суудлыг авлаа 4 жил идлээ. Чөтгөрийн дойрог. Тэгэл орцсон. Тийм л дүр зурагтай болсон юм байна. За өнөөдөр хоёлаа тэгээд чадах чинээгээр арчилсан талаар ярьлаа. Өмнөх төөхөө 70 оноо те өөрсдийнхөө санаа бодлыг ярилцлаа. Одоо тэгэхээр одоо энэ арчилсан хүчтэй байна гэдэг чи одоо ард түмэнд ямар ашигтай. Одоо жишээлбэл арчилсан хүчтэй сөрөг хүчийг үл яах вэ? Одоо бүх боломжтой бизнесийг цэцэглүүлж болж байна те. Энэ төрийн дарамт, хул гадрын дарамт, авилгалыг таслан зогсоно, хэвлэлийн хэрэгчлэг. Энэ арчилсан өөрөө хүчтэй гэж энэ тогтолцоог хамгаалах хэрэгтэй. Тийм учраас л одоо энэ арчилсан намын дарга нь одоо юм ингээд томоор нь хардаг те систем. Тэгээд энэ намыг цаашдаа 27 оны ерөнхийлөгчийн сонгуул. Яагаад гэвэл айгүй том хоёр сонгуул өгч байгаа. 27 оны ерөнхийлөгчийн сонгуул, 28 оны их хурлын сонгуул. Тэгэхээр энэ хоёр сонгуульд өдөртөж орох хүн учраас одоо хоёулаа арчилсан намынхан даргыг зөндөө ярьлаа. Чи санаагаа хэллээ. Би бас санаагаа хэллээ. Тэгээ одоо Монголын зай ихтэй. Ирээдүйн арчилсан намын дарга сайн дарга болоод энэ арчлал хүний эрх хэрэгчлэг хамгаалдаг шудраг хэсэг татдаг ард түмний хадалт байдаг арчилсан намтай болох юм л. За амжилт хүсье. За